50 сая төгрөг. Энэ бол их мөнгө. Маш өндөр хамгаалтанд ор өнөөдөр мөнгийг авч харлаа. Мөнгө яг хаашаа явж байгааг илрүүлэхийг оролдож байна. Нэг үрчлэн тоолсон 5,000-ийн дэвсгэр бүхий мөнгө студид орж ирлээ. Миллионер 50 сая төгрөг. Энэ бол 50 саяын уналт супер шоу нэвтрүүлэг. Сайн мэцэн үзэгчдээ 50 саяын уналт супер шоу нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар эхэлж байна. Бид энэ нэвтрүүлгээрээ Монголын телевизийн шоу нэвтрүүлгийн ертөнцид урд хожид байгаагүй хамгийн өндөр шагналын сан болох 50 сая төгрөгийг оролцогчдоо санал болгож байгаа билээ. Мэдээж хэрэг нэвтрүүлгийн зүгээс тавигдах 8 асуултанд зөв хариулсан тохиолдолд энэ мөнгөний эзэн болох боломжтой юм. Хамгийн гол нь бид дэлхийн шилдэг шоу нэвтрүүлгүүдийн эрхийг эзэмшдэг Endemol компани албан ёсны эрхтэйгээр 50 саяын уналт супер шоу нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. 50 саяын уналт шоу нэвтрүүлгийн гол дүр болох 50 сая төгрөг маань энэ байна. 5,000-ийн дэвсгэрт бүхий 50 боодол 50 сая төгрөг. Энэ мөнгийг жирийн ажилчин хүн 2, 3, 4 магадгүй түүнээс ч олон жил хөдөлмөрлөж олох боломжтой. Харин 50 саяын уналт супер шоу нэвтрүүлэгт оролцсноор энэ мөнгийг ганцхан цагийн дотор тодруулж хэлэх юм бол 8 минут оюун ухаанаа идэвхтэй ажилласнаар энэ мөнгөний эзэн болох боломжтой юм а. Ингээд 50 саяын уналт супер шоу нэвтрүүлгийн эхний оролцогчдыг тайснаа үрье. Хомчовын даваа самбуугийн хадаан нар юм а. Яа сайн байна уу? Сайн байна уу? Орой минь. За. За. Аах хоёр уу? Аах хоёр. За, өөрсдөө манай үзэгчдэд танилцуулаач. Даваа самбуу Багнуур хувьцаат компани инженер хийдэг. Манай хөө өөрийгөө танилцуулж. За, сайн байцгаана уу? Даваа самбуугийн хадаан шинжлэх ухааны технологийн их сургуулийн уулуурхайн инженерийн сургуулийн 3 дахь курс авъя та. За. За. Аах хоёр яагаад 50 сая уналтад орохоор болов? Хүмүүс ороод тахлаар нэг азаа үзье гэж бодлоо. За, гэр бүлийнхэн ээж дэмжсэн үү? Дэмжсэн. Ээж дэмжээд аав хоёрыг уулзсан уу, тий? Захын мушгал байж байгаа юм байна да. Тэгж байгаа. За, ямар хөө асуулт байгаасаа гэж бодож чинь ер нь та хоёр сайн бэлдсэн үү? Бэлдэж амжаагүй. Бэлдэж амжаагүй аав. Хүү. Сайн бэлдэг. Бас бэлдэж амжаагүй. Ерөнхийдөө бол хуучин суур мэдлэгээрээ л ер нь дайраал өвдөж гэж байгаа юм байна, тийм ээ? Химийг яаж мэдэх вэ? Манай нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчд бас мэдлэг одоо цар хүрээнээс гадна бас туулсан амьдрал тийм ээ? Энд тэндээс сонссон жиг жуг. За тэгээд бас дээрэс нь аз шаардлагатай. Азтай байлаа гэж манай нэг оролцогч ярьж ирсэн. За харахад бол хэцүү асуултууд байсан л да. Гэхдээ ялагч болоод мөнгө хөдснөөхөө дараа өнөөдөр би азтай байлаа гэж хэлсэн. Яагаад гэсэн чинь дандаа л би ер нь их юм мэддгүү хөөн. Гэхдээ миний дандаа мэддэг юмнууд таарлаа гэж хэлжсэн. Бас сонин шүү тийм ээ. За. Ингээд 50 сая төгрөг та хоёр их. Мөнгө нь өрж болно. Та хоёрын мөнгө. Аваад зогсчихсэн ч болно энэ ч. 3 очлох юм уу? Болно. Яаж байрлуу та хоёрын мөнгө. Ер нь ингэж 50 сая төгрөгийг бэлэн мөнгөөр нь барьж яваа өмнө нь. Барьж байгаагүй юм. Сони юм байна уу? За нэвтрүүлгийн дөрмийг та хоёр танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулттай. 3 дээр нь та хоёр мөнгөө байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулттай. 2 дээр нь мөнгөө байршуулах боломжтой. Сүүлийн 8 дахь асуулт 2 хариулттай. Аль нэгэн дээр нь мөнгөө байршуулах боломжтой. Бодох хугацаа 1 минут. 8 асуулт бүгдээрээ. За ингээд эхлэе да, тийм ээ? Эхлэе. За ингээд 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглоом эхлэе. Улс үндэстэн удирдагчид. Айлын гэж. Удирдагчид бас огн гайгүй шүү дээ. Удирдагчид бол улс үндэстэн ч гайгүй. Айлын дээр.
Олсон өдөртөгч тэгэхээр юу гэж бодож байна? Одоо тэгэл Сталин юу гэдэг юм. Нэрмгэлэгч нар янз бүрийн юмнууд. Өдөртөгч нь авдаггүй. За өдөртөгч сонголоо. За ингээд нэвтрүүлгийн оролцогчд маань нэгдүгээр асуултынхаа сэдвийг өдөртөгчд гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Жорж Буш. Хоёрдугаар дэлгэц Владимир Путин. Гуравдугаар дэлгэц Билл Клинтон. Дөрөвдүгээр дэлгэц Ким Ир Сен. За. Асуултыг харъя. Сүүл юм байна да. Эдгээр удирдагчдаас хэн нь Монгол улсад ирж байгаагүй вэ? Хариулт нь Жорж Буш, Владимир Путин, Билл Клинтон, Ким Ир Сен. За Буш фото иржсэн. Клинтон хэрэг баг. Ким Ир Сен 70-аад онд ирсэн биш үү? Ким Ир Сен гэдэг чинь Солонгосын хуучин ерөнхийлөгч л дөө. өмнөд үү? Тэ. Путин ирсэн. Наад хуучин яах вэ? Тавиул. Таг байгаа шүү дээ. Цагуу. Ким Ир Сен Солонгос тийм үү? Клинтон хэрэг баглсан. Энд дээр нэдэг тах. Америкийн анхны ерөнхийлөгч ирлээгээд Бушиг иржсэн. Буш ирсэн. Путин Монгол байнга. Энэ 70-аад онд ирсэн санагдах юм болов уу? Ким Ир Сен үү? Ким Ир Сен дээр нэдэг тах. Цаг 22 болчихсон. Шөндөөс эдэг юм шүү. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч. Өмнөд Солонгосын. Хойцлогсон. Хойд. 70-аад онд Сэдэн булын үед л байсан ерөнхийлөгч. Хойд талаас 10 секунд. 9 Статистикээр иржсэн юм дээ. 7 6 5 4 3 2 1 цаг дуусна. Нэвтрүүлгийн оролцогч болох Даваа Самбуу Хадаан нар маань нэг дэх асуултанд хариулсан байна. Тэдний нэг дэх асуулт бол эдгээр удирдагчдаас хэн нь Монгол улсад ирж байгаагүй вэ? Жорж Буш, Владимир Путин, Билл Клинтон, Ким Ир Сен гэсэн дөрвөн хувилбар байлаа. Жорж Буш Монголд ирсэн үү? Ирсэн. Хэзээ ирв? Амар байна уу гэлээ. Их хоёр шүү дээ. Ерөнхийлөгч авах үед л. Ирсэн үү? Владимир Путин. Путин ирсэн. Путин ирсэн үү? За хоёр ч ирсэн баг. Хоёр ч ирсэн үү? Билл Клинтон. Санахгүй. Санахгүй байна. Би нэг ирээд нэг манайд нэг хэдэн сая доллар ч үлээ бэлгэлж мэлгэлээдсэн санаадах юм уу юу? Тэн төрийн нэрийн бичгэн л ирсэн байж магадгүй. Тийм үү. Ким Ир Сен. Ким Ир Сен 70-аад онд ирсэн байж магадгүй. Магадгүй. Тийм үү. Санахгүй байна уу? Санахгүй. Ким Ир Сен чи ирээгүй юм шүү дээ. Хойд Солонгосын ерөнхийлөгч асан. За. 2 сая төгрөгийг Ким Ир Сен гэсэн хувилбар дээр тавьсан, 48 сая төгрөгийг Билл Клинтон гэсэн хувилбар дээр тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Арай бага уучих. Ким Ир Сен ирсэн баха. Харин 70-аад онд ирсэн санагдав. Сэдэн бол очиод. Билл Клинтон маань ерөнхийлөгч байх үедээ айлчлаар ирээгүй мөртлөө дараагаар нь сайхан үрээд ирсэн юм шиг үстэй. Эхнэрээ дагаад сайхан энхийн одоо маягаар. Хуваараа бол ирээгүй юу? Тэгэхгүй. Манай ч одоо шинэ хуваараа Джеймс Бекер энэ ирж ирсэн шүү. Тэгсэн. Клинтонтэй Хиллари Клинтонтой цуг ирлээ. Хиллари Клинтон Монголд ирсэн тийм ээ? ирсэн. Ирсэн. Сая Тэгэхэр цуг ирсэн юм шиг үстэй. энэ жил ирв. Ерөнхийлөгчөөсөө буудсан байх үед, буушиг байх үед. Одоо өнгөрсөн л дөө. Одоо өнгөрсөн. Одоо өнгөрсөн. Юу хоёр нь яа ирсэн.
Би чи энэ унтчлаа гэж бодсон шүү дээ. За. Ингээ. Хайр үргээ. Мөнгө авч болно. Тэгээ 3 унш. $48 сая төгрөг манай оролцогчдод үлдлээ. Одоо бид хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. За сэдвээ сонгоё. Монгол кино мөнгөн тэмдэгт. За. Тэмдэгтэн дээр үү? Мөнгөнд тэмдэгтэй. Монгол киноч гэн сүүлийн кинонууд бол хэцүү шүү дээ. Өмнөх нь Дээр үеийн кино л хэцүү шүү. найруулагчид. Ер нь бол социализмын үеийн кинонууд байх. Сүүлийн үеийн киног одоо угаасаа жүжигчин ч асуулах. Найруулагч асуулт. Монгол тэмдэгтэн дээр баг. мөнгөн тэмдэгт үү? Мөнгөнд тэмдэгт. Оролцогч маань хоёр дахь асуултынхаа сэдвийг мөнгөн тэмдэгт гэсэн сэдв сонголоо. Тунгалахгүй дэлгэцэн дээр хариултууд гарч ирэх болно. Нэгдүгээр дэлгэц 1921 он. Хоёрдугаар дэлгэц 1925 онд юм шиг байна, тийм ээ? Гуравдугаар дэлгэц 1932. Дөрөвдүгээр дэлгэц 1941. Тийм хэцүү. Яасуултыг харъя. Монгол улс үндэсний мөнгөн тэмдэгтийг анх хэдэн онд гүйлгээнд гаргаж байсан бэ? Хариулт нь 1921, 1925, 1932, 1941 гэсэн онцлог байна. 24 За. доллар гаргасан юм баг та. Энэ хоёр дээр 21 онд ч хууль батлагдсан. 24 онд батлагдсан. 40 онд батлагдсан баг шүү дээ. Өнцөл хэцүү бол хамаагүй монгол тэмдэгт ч байхгүй. тэгээд хууль батлагдахаар ч мөнгөнд тэмдэгтэй. Энэ рүү жоохон ахиутай. 25 41 бол монгол тэмдэгтүүд гарцсан баг. Сүхбаатарын зургт мөнгөнд тэмдэгтэй. Гэхдээ хуучны мөшөө монгол тэмдэгт байх шүү дээ. Гүйлгээнд гарна гэж байна. Энд одоо зоос байсан юм байна. 25 секунд үлдлээ. 32 дээр танхим байлгүй. Жоохны дөрөв. Энэ чинь нэг бол биш үү? Аа. Чиний үед гарчлаа ярьдаг. Социализм үед ч юм уу гэдэг. Энэ ч бас хэцүү шүү дээ. Аль нь нэг таа. Ийшээ л ахиутай. 7 секунд үлдсэн. Ашиг. Шив. Тэ. Тийшээ Цаг дуустаа. За, Монгол улс үндэсний мөнгөн тэмдэгтийг анх хэдэн онд гүйлгээнд гаргаж байсан бэ гэсэн асуулт байх юм. Тэгээ он тоол нь болохоор 21, 25, 32, 41 гэж яах юм тий. Тэгэхээр энэ бол богдхаант Монгол улс орохгүй нь байна тийм ээ? Орохгүй. Орохгүй нь. Шинэ Монгол улс. Нэгсэндээ бүгд найрамд Монгол ард улс ийм үеэс явж байгаа юм байна. За 21 он илүүчлээ. 21 онд ч нэг баг болцоот гэж мөнгө маань гарч байсан тийм ээ. Гэтэ тэр чинь Монгол улсын мөнгөнд тэмдэгт гэхгүй бах тий. Тэгэхгүй. Данцан лав доллар гаргаад ирсэн 24 онд одоо тэгээд. Данзан 24 он доллар гаргасан. 21 онд богд баруун өнгөрн хоёр нийлээд баг болцоот гэж мөнгө гаргасан шүү. Тийм ээ. Тэгэхээр тэрнээс хойш байх гэдэг. Хойш байх. Ер нь 25-ыг л ер нь зүг болов гэж бодоод ихэнхий дэж тавьчихгүй тий. 1932 он дээр 5 сая төгрөг тавьсан байна. 1921 он дээр 12 сая төгрөг тавьсан байна. Үлдсэн 31 сая төгрөгийг 1925 он гэсэн хөлбөр дээр тавьсан байна. 24 онд үндсэн хууль баталж тийм ээ. Монгол улсыг тунхагласан гэдгээр 25 он байх магадлалтай юм тийм ээ. Ер нь 32 он хүртэл одоо мөнгөгүй яваад байсан баймааргүй юм тийм ээ. За зөв хариултыг харъя. Гаргаж байсан бэ. Нэг идэвчээ. 21 л утсан. 21 он бол худлаа байсан. Худлаа байсан. Худлаа байсан. 1925 он, 1932 он гэсэн хоёр хувилбар бидний өмнө үлдээд байна. 1925 он дээр 31 сая төгрөг, 1932 он дээр
5 сая төгрөгийг тавьсан байгаа. Олзот нь биш л юм. Бараг ойлгомжтой маягийн асуулт байж тээ. Ер нь бол амархан асуулт байсан байх шүү. Баг олзот нь бас мөнгөнд орчих юм болов уу гэж бодохгүй юу? Харин тийм. Амархан асуулт байсан байна. Тэгээд 17 сая гонхчлаа. За их мөнгө аваарай. 31 сая төгрөг үлдсэн. Гурвал бай. 10 бай. За тий. Ер нь та хоёр баг 50-тайгаа байж бохоор байлаа шүү. Эхний хоёр асуултын дараагаар Тиймэрсэн дээр тавиагүй, баг болцоод дээр тавиагүй бол 50-тайгаа байх нэ тий. 50-тай байхад хэцүү л дээ. Боломжтой л байлаа шүү сая. Хорооход дасчихсан дээр. Жохон хороолгод дасчихсан дээр. За. За ингээ оролцогчд маань одоо 3 дахь асуултынхаа сэдвийг сонгоход бэлэн болсон байна. Яжгүй үстэй. За. Сэдвээ сонгоё. Амтны ертөнц Монгол орон. Монгол орон гоох. Амтны цэрний хавц. Барилгүй шүү дээ. Тэгээд таапраг Америкийн зүрийн амт Монгол орон дээр ирж боддог шүү дээ. Орно. Монгол шүү дээ. Тийм байж. За Монгол орно. За Монгол. За. Нэвтрүүлгийн оролцогчд маань 3 дахь асуултынхаа сэдвийг Монгол орон гэсэн сэдвийг сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц Дархан. 2-р дэлгэц Мөрөн. 3-р дэлгэц Чойр. 4-р дэлгэц Баян хонгор. За. Асуултыг харъя. Эдгээр аймгийн төвүүдийн альных нь дундуур гол урсдаггүй вэ? Хариулт нь Дархан, Мөрөн, Чойр, Баян хонгор гэсэн дөрвөн хэлбэр байна. Чойр хаа тий. Чойр дээр ямар ч гол. Яг ганц хоёрыг хайшин тавих уу? Баян Чойр чинь урсан. Мөрөн дээр ч эдгээр Дархан дээр чинь байлээ. гол байна уу? Байсан. Яг энэ шинэ хүчгүй. Мөрөн Чойр дээр ямар ч гол байхгүй юу? тий. Чин говь сүмбрийн говь сүмбэр. тий. Урсдаггүй за ингэж үү. За тий. Итгэвтэй байна. Гөр Чойр ямар ч гол байхгүй. Дархан гэдэг юм бол. Дархан ч харин мэдхгүй. Ямар гол үйдэг лээ Дарханаар ч гэдэг. Орхон шээ. Дөгөж очдаг юм уу? Гүүр энэ тэрээ. Харин тэг үүртэй шүү. Тий. 15 секунд үлдлээ. Мөрөн чи янз бүр ягмаг янз бүр. Мөрөн чи хөвсгөл гэрч гол ихтэй. Баян онгороор байгаа. Баян онгор төв болт. Дархан байгаа. 6, 5, 4, 3, 2, 1. Ангоосна. Дархан, Мөрөн, Чойр, Баян хонгор. Эдгээр аймгийн төвүүдийн альных нь голоор гол урсдаггүй вэ? Дархан хотын дундуур гол урсах уу? Дөгж хүртэл үдгийг мэдхгүй. Гол байдаг болов гэж бодсон шүү дээ. Гол байдаг санагдаад байна те нэг жижигхэн. Байдаг хаа. Ангаа газар голтой байх шүү. Хараа гол гэж юм. Хараа голчтой хаагур нь усч байна. Ойрхондоо ер нь те хараа. Ерөө хараа. Ойрхон шүү те. Байж болох юм. Мөрөн. Хөвсгөлийн дундуур Чинон гол байгаа л гэдэг. Урсгал нураас орсон гарсан голууд. эдгэр мөрөн гэдэг ч одоо Тэг дэлгэр юу байдаг вүлээ. идэр мэдэр ойлгон юу вэ тийм ээ? Галан галтаа. Голуудтай Чойрын сайхан голын Сонсог бай. Чойрын гол байхгүй. Очижсэн энэ гол. Чойрын гол гэдэг нэг том гол урсдаггүй юу? Чойрын худаг гэж юу? Чойр мөрөн гэдэг. Састай сонсог. юм байхгүй. Байхгүй. За тэгвэл Баян хонгор Төвийн гол гэдэг нэг гол. төвийн гол гэж тийм ээ? Урсдаг аа. За оролцогчд маань ер нь хавцаа тавьсан юм шиг болоо явчлаа шүү. 31 сая төгрөгийг Чойр гэсэн хөлбөр дээр тавьсан байна. Зөв хариултыг харъя. Бас гурав.
Бас ер нь 50 сая онт бол хүнд нэвтрүүлэг шүү дээ, тийм ээ? Ер нь асуулт нэг өргөн энэ нэвтрүүлгээс одоо 50-ыг авч мангуулж гарна хэсэг бол тийм ээ? 2-ыг аваа гарч ивэл одоо ер нь бас явсан гэсэн тоошно үстэй, тийм ээ? За 31 сая төгрөгтэйгээ үлдсэн 3 дахь асуултыг давж чадлаа. Одоо бид 4 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Алдарсан дэлхийн түүх. Алдартай гэхэлэр юу гэж бодож байна? Алдартай хүмүүс ч одоо их шүү дээ. Нобелийн шагналтан гол төлөө. Тий, дэлхийн түүх авъя. Дэлхийн түүхч гэрч жижиг сайжиг болсод зүгээр. Тэгтээ түүх нь арай ойроо. хойш өөрчлөгдөхгүй. Түүх хичээл үзсэн бил үзэж байгаа байлгүй. За. Түүх. За түүх. Арай баримжаатай бас тий. Дуулцыг байх болоо ядаж тийм ээ. За ингээд оролцогч маань 4 дахь асуултынхаа сэдвийг дэлхийн түүх гэсэн сэдвээр сонгодоо. Тэдэнд 31 сая төгрөг үлдсэн байгаа. Хариултыг одоо харцгаая. 1-р дэлгэц энх амгалан. 2-р дэлгэц найралт төв. 3-р дэлгэц тэнгэрийг тэтгэгч. 4-р дэлгэц сайшаалт ерөөлт. Одоо манжийн хаадын цол хэрэгэн болоо явчихв. Он тооллуулаа явчих шиг боллоо. Манжийн энэхүү 3 хааны үед хятадын эзэнт гүрэн хамгийн их өргөжин тэлж хүн ам нь 2 дахин нэмэгдэжээ. Энэ үеийг 3 хааны үе гэдэг. Эдгээрийн хэн нь энэ 3 хааны нэг биш вэ? Хариулт нь энх амгалан, найралт төв, тэнгэрийг тэтгэгч, сайшаалт ерөөлт. Энх амгалан, тэнгэрийг тэтгэгч амар санаатай байлжсэн хааштай. амар санаатай. Тий. Энх амгалан чинь нөгөө галтантай байлжсэн. Галтантай байлжсэн. Юу гэж байгаа юм чи? Биш вэ гэж байгаа шүү дээ. Оо биш дээ. Биш вэ? Тэр 3 хааны нэр байгаа юм байна. Энх амгалангийн үед 4 дахь хаан илүү ороод ирсэн байгаа юм байна. Энх амгалангийн үед хүчтэй байсан шүү дээ. Биш сайшаалт ерөөлт чинь тэрнээс хойш юм яасан юм уу? Энд дээр хэдэг даа. Найралт хоёрын дунд хааштай. Энх амгалан тэнгэрийг тэтгэж хоёр байна. Тий, дунд хааш шиг санагдав. Энэ ер нь хамгийн нэлээд сүүлч хаан штэ. 1840-д оны хаан. Дараа ингээд юм. Арга тэгж байгаа бол тэгвэл Тэр хоёр 13 секунд үлдсэн. найралт дээр тавих буюу. чиш амар санаатай байлтгаар ойртыг Хувааж байршуулж болно. Ойрт ямар санаатай. 3, 2, Яг ойлголтой тоо. хар дуусна. За. Найралт төв дээр 4 сая төгрөг тавьсан байна. За, энх амгалан гэдэг маань нөгөө манай галтантай байлт. галтантай байлтдаг энх амгалан хаан биз дээ, тийм ээ? Одоо энэ яалтчмал одоо энэ манжийн өргөчн тэлсэн Халахыг оруулсан. тэр он тоолд орно доо, тийм ээ, энх амгалан бол Харна. 1634 онд өвөр Монголыг 1691 онд халах Монголыг тийм ээ цаашлаад ойрд баруун түмнийг ч гэсэн баг оруулсан баг шүү, тийм ээ. Тэгээ ойр. За найралт төв гэж одоо манжийн ямар хаан байна? Одоо энэний дараачийн хаан юм болов уу? Дараачих нь уу? Бодвол Тэгвэл бараг л орцсонд байна да. Бас л тэр хаадын тэнгэрийг тэтгэгч. энэ бас амар санаа. Та бас ойрдыг бүргүүцээж оруулсан байж магадгүй. Гүйцээж оруулсан байж магадгүй хаан, тийм. Сайшаалт ерөөлт. Тэрнээс хойш хаан баг. Нэлийн хойш. 1800 гаруй оны. За ер нь манж мөхчээх үеийн хаан болоо Тий, явчихсан. ер нь л капиталист орнууд манжийг даралж явах үедээ. За. Тэгж үзэж байна. Нөгөө нэг манжийн их нөгөө хатан их чинь хэн блэ? Сият. Тий, тэрний энэний дараачаар ер нь хатан их гараад ирсэн үү? Тэр чин бадаргуулт төр үү шээ юу лээ. Тэр Тийм явцаа. байх шүү, тий. Тэгээд ер нь уруудан дөрөцсөн даа манж маань, тийм ээ. Оргил үеийнх нь хаадууд бол тэнгэрийг тэтгэгч. За мөн энх амгалан найралт төв 3-ыг болов гэж таамаглаж байгаа юм байна. Найралт төв дээр ихтэй 4 сая төгрөг тавьсан. 27 сая төгрөгийг сайшаалт ерөөлт гэдэг дээр тавьсан байна. Зөв хариултыг харцгаая.
сая төгрөг доош унда. Энх амгалан хаан маань муу юм байна. За мөн найралт төв 4 сая төгрөг доош унсан. Одоо бидний өмнө Тэнгэрийг тэтгэгч сайшаалт өрөөлтгсөн хоёр хувилбар байна. Энэ хоёр хааны хэнэн манжийн одоо сэргэн мандалтын гэж ярих уу, тийм ээ? Гурван хааны нэг биш вэ? Яа, нэвтрүүлгийн оролцогчид маань 4 асуултыг амжилттай давж чадсан. Одоо тэдэнд 27 сая төгрөг байгаа. 5 асуултаас бага зэрэг дүрм өөрчлөгдөж байгаа. 3 хариулт гарч ирнэ. Та бүхэн хоёр дээр нь мөнгөө барьшуулах боломжтой. 5 6 7 асуултууд ингэж явна. Ойлгомжтой юу? За, тэгвэл 5 асуултын сэдвийг сонгоё. Сонин хачин дуу хөгжим. Бараг л сонио ачин дээр. Бараг л сонио ачин дээр болох. Сонио ачин сонио шүү дээ. Дуу хөгжим чи бүр сонио шүү дээ. Дуу хөгжим гэж чинь. Тэр хөгжмийг хэн зохиосон байг бол тэгэл таг шүү дээ. Тэгээ сонио ачин гэж чинь бас таг бол. Вангал ирчихгүй болоо. Сонио ачин дуу. Сонио ачин аа. Тэ одоо өсчөө харгалах дуу хөгжим бол бүр тийм. За сонио ачин. Сонио ачин. Сонио ачин. Зяарлагчд маань 5 дахь асуултынхаа сэдвийг сонин хачин гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц нэг хүний хамтлаг. Хоёрдугаар дэлгэц чанаргүй хоолой. Гуравдугаар дэлгэц хоосон найрал хөгжим. Юу гэсэн үг вэ? За асуултыг харъя. Караоке гэсэн япон үгийг англи хэлээр үгчилж орчуулбал ямар утгатай үг вэ? Нэг хүний хамтлаг, чанаргүй хоолой, хоосон найрал хөгжим. За. Чанаргүй хоолой. Нэг амтлаг шүү ха. Караоке. Нүуний амтлаг гэж байна. Чанаргүй хоолой. Чанаргүй хоолойгаа байлгахгүй гэж. Шин жоохны гоо. Үгүй юу. Хоосон найрал хөгжим гэдэг надад гэж байгаа. Үгүй яах вэ? Нөгөө хүн дуулдаг караоке ч ая явдаг шүү дээ. Үгтэй. Тийм. Үгтэйгээ яаж тийм ээ. Чанаргүй хоолой байна гэдэг сайн юм. Бас болох л тийм ээ. Хоолой гэдэг чинь хоолой байхгүй шүү дээ. Тэ. 30 секунд үлдлээ. Дуулаа шүү дээ. Нэг хүний амтлаг гэдэг. 25 секунд үлдсэн. Нүуний амтлаг хонцсон шүү дээ. 20 секунд үлдлээ. Яг иш юм уу юм бэл. Харин тэгвэл яадаг бол. Найрал 6 5 4 3 2 1 цаг дуустаа. Я. Асуулт маань караоке гэсэн япон үгийг англи хэлээр үгчилж орчуулбал ямар утгатай үг вэ гэсэн асуулт байлаа. За нэг хүний хамтлаг гэсэн үг биш үү? Жишээлгүй. Биш баха. биш байх гэж. Ер нь мэдэхгүй юу? Одоо энэ караоке гэсэн үгийг Ажлаа. мэдэхгүй юу? Таамаглахгүй тийм? Таамаглаж. Таамаглалаа. За чанаргүй хоолой гэсэн хувилбар дээр 9 сая төгрөг тавьсан байна. За. Зөв хариултыг харъя. Яа. 9 сая төгрөг ундаа. За манай хөгжөөнд дэмжигчд юу болж байна? Хүн 9 сая төгрөгөө алдчихад алгад нийцгнүүлэн тасчаадаг. За бидний өмнө нэг хүний хамтлаг хоосон найрал хөгжим гэсэн хоёр хувилбар үлдсэн байна. Японууд ч нэр орчуулсан юм биш үү? Хичээлж орчихсон шүү дээ.
Эхлүүл нэрээс нэг гарна шүү. Ямар тааж байна? 18 сая төгрөг үлдлээ. За. Дайчгүй шүү. Тийм ээ? Дайчгүй. Одоо бидний өмнө 6 7 8 гэсэн 3хан даваа үлдсэн байгаа. Яг түрүүнийх шиг 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгө байршуулах боломжтой. За 6 дахь асуулт руу орох уу? За, сэдвээ сонгоё. Монгол ёс спорт. Эсвэл айл нь хэцүү юм. Тийм. Спортыг ер нь ямар юу ирэх болов гэж бодож байна. Юу ч ч. Монгол ёс. Монгол ёс хэцүү шүү дээ. Нөгөө нэг нүхтэй айл нөтөлдөг байг алддаг шиг юм болно шүү дээ. Яах. Монгол ёс аваад үзгүй. Тэгвэ. Арай арих юм. Спорт юу ч магадгүй гэдэг юм уу? Юус гадны хэдэн тамирч аваад ирэл хэцүү шүү дээ. Спорт уу? Одоо нэг мэдхгүй сайн спортын тамирч тэд нар ч юм уу. Монгол ёс аваад үзгүй. Тэгээ. За. Монгол ёс. Монгол ёс. За. Оролцогчд маань 6 дахь асуултынхаа сэдвийг Монгол ёс гэсэн сэдв сонголоо. Дэлгэсэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц 5. 2-р дэлгэц 7. 3-р дэлгэц 9. За асуулт гарыг. Зүрхэн үг гэж таны хэд дэх үе вэ? Хариулт нь 5, 7, 9 гэсэн 3 хувилбар байна. Зүрхэн үг. 5 бол элен цууланц боломцгоо явчих хэлбэт. Энэ хоёр дээр очих. Тэгэж үзэж байгаа. Тэгээ 5 чараа биш хэлбэт. 9 Бод та зүрхэн үг. За эцэг, өвөг эцэг. Элен цэцэг, хулан цэцэг. Тэг зүрх гэдэг юм шээ. Аа? Тэг дээр зүрх гэдэг юм шээ. Өвөг эцэг. 30 секунд үлдлээ. 9 ишин татах уу? Эсийг үгүйсэхгүй. Үгүйсэхгүй. 7 татах уу? 7-ч 5 ч 20 секунд. Цууланц. Тэгэл дуусах гэж юм л да. 9 үе. Тэ. Зүрхэл дуусах уу? Зүрхэн үг гэж. 8, 7, 6, Биш хоо 4, 3, Оо юм байхгүй шүү. 2, 1. Цаг дуусна. Тэдний оролцогчд болох даваасан буу хадаан хоёр маань 6 дахь асуултанд хариулж байна. Тэдний асуулт сэдэв болвол Монгол ёс гэсэн сэдэв байсан. Асуулт нь зүрхэн өвг гэж таны хэд дэх үе вэ? Хэд дэх үе вэ? 5 дахь үе биш үү? Тэгэхгүй. Мэдхгүй байна уу? Зүрхэн өвг гэхээр таарч сайн нэлээд бодоод ах шиг байсан. За, аав. Дээдлийн 1 дэх үе юу? Өвөө 2 дахь. Тэг юу вэ? Өвөг эцэг гэх юм болов уу? Өвөг эцэг гэх үү? Шэвш. Элен цууланц. Элэнц, холонц. За Тэгээ зүрхэн байгаа юм шүү тав дээр. Өндөр өвг ч юм мэддэг. Аа? Чи ерөөсөө мэддэг. За. Та тэнцүү хуваацсан уу? Тэнцүү хуваацсан. 9 сая төгрөгийг 7 9 гэсэн хувилбар дээр тавьсан байна. 9 дэх үе 9 үе мэдний энэ гэж ярьдаг шүү, тэ. Тэрэн дээр нэг зүрхэн өвгөө мэддэг барьдаг энэ гэж ярьдаг үгүй юу? Мэдэхгүй. Ийм байхгүй юм, мэдэхгүй юм, тэ. Мэдэхгүй юм ерөөсөө. За. Оролцогчд маань 7 дахь үе гэдэг дээр 9 сая төгрөг, 9 дахь үе гэдэг дээр 9 сая төгрөгөө тавьсан байна. 5 дахь үе гэдэг дээр харамсалтай мөнгө тавиагүй. Зөв хариултыг харцгаая. Хэсгэн сурчлагын дараа бүгдээрээ эргээд уулзцгаая.
саяын шоу нэвтрүүлгийг үзэж байна. Нэвтрүүлгийн оролцогчд болох Даваа Самбуу, Хадаан хоёр маань 6 дахь асуултанд хариулж байна. Тэд зүрхэн өвг гэж таны хэд дэх үе вэ гэсэн асуултанд хариулж байгаамаа. 5, 7, 9 гэсэн 3 хувилбар байна. 7 дахь үе гэдэг дээр 9 сая төгрөг, 9 дахь үе гэдэг дээр 9 сая төгрөгийг тавьсан, 5 дахь үе гэдэг дээр мөнгө тавиагүй байгаа. Яа. 9 сая төгрөг унлаа. 9 дахь үе биш юм байна. Энэ өнгөрсөн баг. 9 дахь үеийг зүрхэн өвг гэдэггүй юм байна. Бидний өмнө 5 дахь үе, 7 дахь үе гэсэн 2 хувилбар байгаа. Дууссан юм шиг. 5 юм багаач. Хоёр аваа. За. 6 дахь асуултаа амжилттай давж чадсан. Одоо бидний өмнө 7 дахь үе ирээд байна. 50 сая уул шоу нэвтрүүлэг маань нийтдээ 8 үедээ, 8 асуулттай. 7 дахь асуултан дээр манай хоёр оролцогч тулж ирээд байна. Хөгжөөнд дэмжигчтэй баяр хүргэе. За, ямар сэдв байгаа бол тийм ээ? Бас их сони юм. За, 7 дахь үеийн сэдвийг сонгоё. Хоол хүнс кино урлаг. Хоолн дээр. Хоолн дээр үү? Кино урлаг гэхлээр чи юу орох вэ? Тэд гадаадын тэр олоолыг мэдгүй. Мэдхгүй Оскар Москер гэрэм гэдэг юу гэж. Үндэсний уулз улсын үндэсний хоол нь бол хэдэл. Мэдхгүй хоол хүнс мэдхгүй. Кино. Тэр хоол аль улсын үндэсний хоол вэ гэдэг. Кино яах юм тэгээд? Кино бол Жижигчин найруулагч буудыг гэж юу? хоол хүнсийн бодгоо киног нь. Харин өөрөө л бит. Танд Өнөр гадаадын хоол бол аль нь ч гэсэн бас мэдэх хэцүү шүү дээ. алдартай кино байх л гэж. Гэтэ кино бол хэцүү. Хоол хүнс. Кино хэдэн онд найруулсан байг бол бас мэдэхгүй л тийм ээ. Хоол хүнс. Хоол гэхлээр чинь пицца мэцаа. Систем мэдгүй. За яах вэ? За хоол байх уу? За тий хоол хүнс. За хоол. Хоол. Хоол хүнс эвгүй шүү. Одоо кино уралдаг. Аа? Та ер нь ойролцоол. Эд хоёулаа дэвгүй. Кино урлагчаас эвгүйгээ тулвал эвгүй шүү тийм ээ. Ер нь ямар ч асуулт эвгүйгээ тулвал эвгүй л байгаа. За хоол хүнс. Оролцогчд маань 7 дахь асуултын сэдвийг хоол хүнс гэсэн сэдв сонголоо. Дэлгэцнээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц ногоон. 2-р дэлгэц улаан. 3-р дэлгэц ягаан. За асуултыг харъя. 17 дугаар зуунаас өмнө лууван ямар өнгөтэй байсан бэ? Ногоон, улаан, ягаан. Ногоон л өнгө сонсно. Мэдхгүй. Ягаан одоо улаан байгаа юм чинь энэс энэ л биш бах тийм ээ. 17 дугаар зуунаас өмнө тий. одоо ч сэвэр үжиж явуулах уу? Логикоор болохгүй болох гэж. Төрөлдөөс асууд гэж байна. Надад энэ хоёрын нэг дээр л дээ. Төрөлдөөс асууд. Дөнгөрсөн. Айлан дээр нь тавих. Улаан яга биш гэж. Улаан яга биш гэж. Логикоор биш баха. Логикоор 17 дугаар зуунаас өмнө гэж байна. Тийм шүү дээ. Тий. Одоо ч улаан байгаа шүү. Улаан гэж байна. 25 секунд үлдсэн байна. Аль нэг дээр нь тавь. Ямар шалтгаанаар өөрчлөгдөн гэж. Хэвээрээ Ансрын шалтгаанаар өөрчлөгдсөн юм шиг. яга ногоон бэ. Чи хими юу орохгүй зүгээр. Улаан. Логикоор бол улаан биш. 7, 6, 5, 4, 3, 2, 1 цаг дуусна. Логикоор улаан биш. Улаан байна. За 17 дугаар зуунаас өмнө лууван ямар өнгөтэй байсан бэ гэж. Одоо чи ямар өнгөтэй вэ? Одоо улаан. Одоо улаан уу? Улаан шар. Тэгвэл
Улаанаараа байсан юм биш үү? Одоо ч улаан лугун гэж ярьдаг үү? Шар лугун гэдэг үү? Улаан лугун, шар лугун гэж ярьсан. Шар лугун. За тэгэхээр улаан чигээрээ бол байгаагүй гэж үзэж байна тий. Ногоон өнгөтэй байх уу? Одоо байсан байж болох л байлгүй. Ногоон доовно уу? Тэр үед амьд. Тэгээ бүр юм ягаан лугун байх уу? Одоо байж болох юм бол. За. Ямар ч байсан лугун бол өөрчлөгдсөн юм байна тийм ээ? Өөрчлөгдсөн байна. Өнгөний хувьд одоо байгаль дэлхийн цаг уур ч юм уу ус одоо юу гэдэг юм бэ? Мордоо юу? Мордоо элдв энзимнаас өөрчлөгдсөн байна. Өмнө нь ямар ч байсан ногоон ч юм уу, улаан ч юм уу, ягаан ч юм уу өнгөтэй байсан байх шүү лугун. Тийм ээ. За ногоон гэсэн хэлбэр дээр 4 сая төгрөгийг тавьсан, ягаан гэсэн хэлбэр дээр 5 сая төгрөг тавьсан. Зөв хариултыг харцгаая. Хүү бол улаан дээр явах гэсэн үү те? Яа. Ногоон өнгөтэй байгаагүй байх шүү. Байгаагүй юм байна. 17 дугаар зуунаас өмнө лугун ногоон лав байгаагүй юм байна. Бидний өмнө улаан, ягаан гэсэн хоёр хувилбар байна. Ягаан гэсэн хувилбар дээр оролцогч маань 5 сая төгрөгийг тавьсан байгаа. Улаан гэсэн хувилбар дээр мөнгө тавиагүй байгаа. Ямар юм бэ тийм ээ? Болоогүй шүү дээ. Бас юу Болоогүй шүү дээ. Гар зөөх гэсэн ч зөөхгүй байх шүү. За мөнгө аваарай. Би ч үр сая бол ер нь унад дууслаа л гэж бодлоо шүү. Луун улаан байсан байж таараад гэж бодоод өрөөсөө. За. Ямар ч байсан надад асуултыг авч чадлаа. 5 сая төгрөг. Шажгүй шүү, тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн оролцогчдод маань Даваа самбуу хадаа хоёр маань долоод асуултыг авч чадсан. 50 саяын улс шоу нэвтрүүлгийн хамгийн сүүлчийн үе буюу 8 дахь асуултан дээр тулж ирээд байна. Тэдэнд 5 сая төгрөг байгаа. Ганаад асуултын сэдвийг сонгоо. Интернет алдартан. За. Алдартан gaах. Алдартан доо. Интернет гэхэрч орчин үе болчтой. Тэр нэрч болчихно. Хоёлаа ч одоо хуучлын Алдартан gaав болчихсон. Тэг үү. алдартан доо. За тий. Алдартан. Яа. 50 саяын улс шоу нэвтрүүлгийн 8 дахь үе буюу 8 дахь асуултан дээр тулж ирсэн нэвтрүүлгийн оролцогчд болох Даваа самбуу хадаан хоёр маань алдартан гэсэн сэдвийг хамгийн сүүлийн сэдв болгон сонголоо. Нэлэгдсэн дээр хоёр хариулт гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Фредди Меркури. Хоёрдугаар дэлгэц Майкл Джексон. Меркури гэдэг чи юу лээ? За асуултыг харъя. Эдгээр дуучдын аль нь урд насалсан бэ? Хариулт нь Фредди Меркури, Майкл Джексон. Яг үрсэн үү? Меркуриг дууч мэдв үү? Танихгүй. Танихгүй. Фредди Меркури. Джексон ч бараг 50 настай сая өнгөрсөн шүү дээ. Надад ч илүү. За манай хөгжөөн дэмжигчид чимээгүй 60 хоног байлуу. 8 дахь асуулт байгаа. 64 хоног. Буруу ямар нэгэн хариулт оролцогчийн чихэнд сонсогдвоос Меркури гэж мэддэг. Меркури гэж ямар дууч мэддэг. Майкл гэдэг. хүн хожих байсан газараа бас мөнгө алдах боломжтой. Тийм үстэй. Би бол энэ дээр Буруу хариулт сонсоод. Тэр тавьчаал байж. 25 секунд. Меркури гэж ямар дууч юм бэ? Меркури гэж аа. Систем сонсоогүй юм байна. Сонсоогүй. За өөрөө иш шилжүүлэх боломж бол байна. 15 секунд үлдлээ. Над дээр өччих. 10 9 8 7 6 5 4 3 2 1 цаг дуустаа.
Яасан бол? Мэдчихэв үү? Мэдэхгүй. Таав. Мэдхгүй би мэрээ. Энэ хоёр ер нь Майкл Джексон маань саяханаас орсон шүү. Саяханаас орсон. Саяханаас орсон. 64 оных гэдэг чинь 56 мөр биш ээ. Хэдүүлээ 47 6-7 өнгөрсөн. Тийм үү? Тийм баг. Меркури. Фредди Меркури ч бас нэг тиймэрхүү. Танихгүй. Queen хамтлагийн дуучин. Тийм үү? Queen хамтлагийн хүү санаж байна уу? Санахгүй байна. Санахгүй нь. Queen хамтлагийн дуучин Фредди Меркури гэж 80-аад оны үед нас барсан да. We are the champions. Дуу тийм ээ. За. Ойролцоо байна л да. Ойролцоод байгаа. 1 2 нэг 2 3 насны ах байна уу тийм ээ? Тийм л сараар ч юм уу. Урт насалсан байгаа л да. Майкл Джексон 40 хэд байлаа гэхэд нөгөөх нь бас л 40 хэд тийм ээ? Гэтэ дээр нь доор нь гэдэг л асуудал байгаа юм байна. 5 сая төгрөгөө Майкл Джексон гэсэн хөлбөр дээр тавьсан, Фредди Меркури гэсэн хөлбөр дээр мэдээж хэрэг мөнгө тавиагүй. Нэг нөхөн онгорхой байх нэвтрүүлгийн дүрм ёсоор. За ямар ч байсан ийм хариулт авлаа. Хөгжөөнд тэмцэгчтэй баяр хүргэе. Зөв хариултыг харъя. Хэсгэн сурчлагын дараа бүгдээрээ эргээд уулзцгаая. Эргэлжтэй 51 саяын улс шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Нэвтрүүлгийн оролцогчд болох Даваа Самбуу Хадаан хоёр маань 50 саяын улс шоу нэвтрүүлгийн хамгийн сүүлийн үе буюу 8 дахь асуултан дээр тулж ирээд байна. Тэд 8 дахь асуултандаа хариулсан Фредди Меркури, Майкл Джексон хоёрын хэн нь урт насалсан бэ? Оролцогчд маань Майкл Джексон гэсэн хувилбар дээр 5 сая төгрөгөө тавьсан байгаа. Фредди Меркури гэсэн хувилбараас энд байгаа. Гэхдээ нэвтрүүлгийн дүрм ёсоор энэ хувилбар дээр мөнгө тавиагүй. Чухам хэн нь урт насалсан бэ? Баяр хүргэе. 50 саяын улс шоу нэвтрүүлгийн оролцогчд болох Даваа Самбуу Хадаан хоёр маань нэвтрүүлгийн ялагчд болж 8 дахь асуултыг давж чадлаа. Тэд 5 сая төгрөгтэй үлдсэн байгаа. Ингээд хоёр оролцогчдоо баяр хүргэхийн ялдамт 50 саяын улс шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай өлтөжтэй.